энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэдчилээ. Өнөөдөр Австрали улсын эдийн цогноо Австри 2025 нэртэйгээр зохион байгуулагдаж буй Европ дахь монголчуудын аврагшаал оруулах шинэ ангиллын болон нэмэх 33 насны ангилалд саксон бөмбөгчдийн анх дугаар тэмцээний нээлтийн үйл ажиллагаа ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхнийхээ өмнө өнөөдрийн энэхүү тэмцээнд оролцож байгаа нэг баг тамирчтай өрн зазья. Зангид тэмцээнд оролцож байгаа баг тамирчдын та бүхэнд өрн зазья. Австри улсын Линц хотын За тамирчдын бүжиглээд ингээд талбайдаа зоршоо өрж байна. За дараагийн баг Кристал багийн өрж байна. За тамирчид маань бүж гарч ирээ бүгдээ сайхан бүж ишгчтэй гарч ирээд талбайдаа зоршоо. За чек багийн өрж байна. Чек багийн өрж байна. Мудраад жигүүл яши. За дараагийн баг Fox E багийн өрж байна. За Францаас оролцож байгаа Grand East. За Мацада багийн өрж байна. Мөн Германаас оролцож байгаа Монпельер багийн өрж байна. Mix 2025 багийн Mix 2025 За нахот багийн Sky багийн Stuttgart Мөн Турбо багийн өрж байна. Цагаан өнөөдрийн энэхүү шинэ ангиллын тэмцээнд хүрсэн ирсний баг тамирчидтай чин сэтгэлээс баярлсан талархснаа илэрхийлье. Ингээд ийхүү Европ монголчуудын аврагшаал оруулсан шинэ ангиллын саксон бөмбөгийн тэмцээн баг энэ жилээс эхэлж анх удаа зохион байгуулагдаж байгаа нэмэх 33 гэсэн насны ангиллал. За энэ тэмцээн баг мэдээж жил болгон цаашид зохион байгуулагдах байх. Ингээд өнөөдрийн анх удаагийн тэмцээнд оролцсон ингэж хөрөлцөн ирж оролцож байгаа туйлын их баярлсан талархснаа дахин илэрхийлье. За ингээд өнөөдрийн энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр Турк улсын саксон бөмбөгийн холбооны Б зэрэглэлийн шүүгч мөнх жаргалын Омбо ажиллаж байгаа. За ингээд ерөнхий шүүгчтэй микрофон шилжүүлэхээс өмнө бас энэ хөрөлцөн ирсэн зочдоо танилцуулъя. Ерөнхий шүүгч энд байж байгаа. За ингээд өнөөдөр мэдээж Европ дахь монголчуудын саксон бөмбөгийн холбооны төлгүүн эрдэм ах хөрөлцөн ирсэн байна. За Монгол улсаас Австри улсаас суугаа элчин сайдын яамны зөвлөх ноён Бэлбэрия хөрөлцөн ирсэн байна. За тэмцээний ерөнхий зохион байгуулагч ноён Оюн Бат маань хөрөлцөн ирсэн байна. За ингээд та бүхний өмнө тэмцээний ерөнхий шүүгч Омбог өрж байна. Батгамж нохон зөвхөн Европ дахь монголчуудын саксон бөмбөгийн холбооны төлөв эрдэм баяр танаа шинэ ангиллын эмэгтэй нэмэх 30 эрэгтэй нэмэх 33 тэмцээнд баг тамирчид бэлэн тэмцээний ерөнхий шүүгч мөнх жаргалын бод. За сайн байцгаана тамирчтай.
та бүхнийг өргөнөөр энэхүү шинэ ангиллын тэмцээнд хүрэлцэн гэж оролцож яваад хувьсаа болон нийт холбооны гишүүдийнхээ өмнөөс мөн зохион байгуулагчдын мэдээж хэлцээ сайдын яамны өмнөөс дахин баяр хүргэе. Энэ ангиллыг зохион байгуулах гэдэг санаа бол яг ингээд одоо баг тамирчдыг ингээд дагалдаад явж байгаа бидний хувьд бол дандаа ингээд харж яадаг тийм ингээд 35, 36, 37, 38 гээд хүүхдүүд дандаа ингээд хоцроод доошоо залуудаа дээшээгээ жоохон залууг доошоо өгчдөг дээшээгээ залуучдад учраас энэ тэмцээнийг бид нар ярилцсан зохион байгуулагчдтай бол холбооны албан дотроо ярилцж байгаа шийдсэн шүү. Тэр санал асуулгыг бол явуулсан. Гэхдээ тэр бол ерөнхийдөө энэ ямар хуу одоо хүрд цар хүрээг одоо дагуулах нь гэдгийг үзэх үүднээс бид нар явуулсан. Тэрнээс шийдвэрийг бид нар өөрсдөө гаргасан. Одоо ингээд нийтдээ 15 эрэгтэй баг бүр түүснээс яг өнөө өглөө хүртэл 10 байж байгаа одоо 9 болж байна. Эмэгтэй 4 байсан 5 болж байна. Тэгэхээр бол энэ бол ойролцоогоор ингээд 150 орчим тамирчин 130-30-аас 150 орчим тамирчид байх гэж бодож байна. Цаашдаа мэдээж энэ тэмцээн доороос 30 хүрээд 33 хүрээд эрэгтэй залуучууд орж ирэхээр мэдээж цаашаа өргөжих байх гэж бодож байна. Ингээд дахин баярлалаа. Тэмцээнд амжилт хүсье. Бие биенийгээ хүндлээ. Тэгээ бэртэж гэмтгүйгээр тэмцээнээ сайхан зохион байгуулцгаая. Баярлалаа. За энэ махта баярлалаа. Ингээд би та бүхний өмнө Монгол улсаас Австри улсаас суугайлчин сайдын яамны зөвлөх Ноён Бендер яг урьж байна. За баярлалаа. За энд өнөөдөр хүрэлцэн ирсэн нэг тамирчид, тамирчдын дэмжгээр хүрэлцэн ирсэн гэр бүл найз нөхөд өчиг дэмжигч монголчууд та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд та бүхний Австри улсын хотод бас тавтай ажил үүсэж байна. За энэ насны ангиллын зөвлөлт одоо ингээд үгээр анх удаа зохион байгуулж байгаа гэж би бодож байна. Тэгээд цаашид одоо Монгол улсын иргэдийн Европт ажиллаж амьдрах иргэдийн тоо маань боломжтой байгаа. Тийм болохоор энэ насны ангиллын тэмцээн маань жил болгон жил болгон зохион байгуулдаг юм гэж итгэж найдаж байна. За өнөөдөр ирсэн тавуудыг харахад бас тоо бол нэлээд олон байна гэж харж байгаа учраас энэ тэмцээн маань цаашаа ингээд амжилттай үргэлжлээд явагдах байна. За Монгол улсаас бүгдээр Австри улс суугайлчин сайдын яамтай аливаа санаачлагыг бол дэмжиж ажиллаж ирсэн. Тэгээд цаашдаа ч гэсэн ажиллах болно. Өнөөдрийн тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа Европ дахь Монголын засгийн үеийн холбоо, за Линзд хүлээн авч зохион байгуулж байгаа Линз хотын одоо монголчуудын миний Монгол холбоо, за хоёрод хад одоо ингээд бас баярсан талхснаа илэрхийлье. За бид нар бас түрүүний ярилцсан Эрдэнэт ярьсан холбоо бол энэ жил одоо хэд хэдэн тэмцээн зохион байгуулалт төлөвлөж байгаа. 6 сард 3-3 тэмцээн зохион байгуулалт гэж байна. 10 сард одоо бас Европ дахь монголчуудын хүүхд залуучдын аврагч сүрийн аврагч сургалт тэмцээн зохион байгуулагдах юм байна. Ингээд одоо монголчууд маань Европт байгаа нэг монголчууд маань их идэвхтэй спортлог юм гэдэгт одоо баярлалаа гэж байна. Тэгээд удахгүй бас үзье. За Австрид ажиллаж амьдарч байгаа монголчуудаа бас мэдээ сэргийлж тулахыг хоёр улсын хоорондоос нийгмийн хамгааллын хэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Тийм болохоор энэ даатгалбасаар ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань нийгмийн даатгалаа тооцоолоод ингээд цаашдаа бас явах юм боломжтой бүрдэж байгаа. Гэхдээ одоохондоо бол хэлцээний шат маань явж байна. Сая бас Австриас энэхийн албаны хүмүүсийн амдууд юм хүмүүс Монголд нийгмийн хамгаалалт төлөвийн хэлцээний 3 дахь шатаа хэлүүлээд амжилттай явсан. Хэлцээр ерөнхийдөө тохиолдолд үзүүлсэн байгаа гэж одоо хэлж болно. Тэгээд бид нар бас энэ жил дээд хэмжээний ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. За та бүгд харж байгаа төр засаг засгийн газрын түвшинд за ерөнхийлөгчийн түвшинд бол Европтой нэлээд хамт ажиллагаа идэвхжүүлж байгаа. Тэгээд энэ хэлцээрийг бид нар бас энэ жил багтаагаад одоо зурчийг байгуулж ирсэн юм бодолтой үйлчлэлээр ажиллаж байна. Мэдээж хэлцээр маань өөрөө засгийн газрын улс хурлаас өргөн хөтөлбөр учраас тодорхой ажилтнаа хугацаа шаарддаг. Тэгээд бид нар бол өөрөө нэлээд юм өөдрөөр харж байгаа. Тийм болохоор бас монголчуудын маань энд ажиллаж амьдрах боломж олгоцсон болон одоо сайжрна гэж харж байна. Тэгээд бүгдийг энэ содод тавтаа сайхан 2 оны гүйлээр хийж үзэж байна. Түрүүний маань хэлсэн хамгийн гол нь бэлтгэх юм лээс бол тэгээд би энэ төрөйтэй найртай сайхан 2 өдрийг хамтдаа өнгөрүүлэх хүсэж байна. Та баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн тэмцээнийг бас шүүн явуулж байгаа шүүгчдийг би түрүү танилцуулдаг байна. Ингээд шүүгч Батулга
мөн шүүгч Оби ерөнхийдөө Монголын тэмцээн борон дээр хүрэлцэн ирж шүүдэг шүүгч нартай бас тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлсан талархснаа илэрхийлье. За ингээд өнөөдрийн энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ноён Оюнбат таныг би микрофоны өмнө өрн залж байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд тамирчдаа элэг нэг дахин дүүс эрхэм зочдоо өнөөдрийн тэмцээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Европ Монголчуудын саксофон холбооноос анхлан зохион байгуулж байгаа нэмэх 33, нэмэх 30 тэмцээнийг Австри улсын Линц хотноо хүлээн авах зохион байгуулж байгаа Түли их баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн бүх тамирчдаа дахин баяр хүргэе. Баярлалаа. За энэхүү тэмцээн маань жил бүр уламжлан явгад нэгдэд өргөжин дэлгэрч явгад нэгдэд итгэлтэй байгаа. Гэдэг. За баярлалаа. Ингээд өнөөдрийн бас энэхүү тэмцээнд ивент итгэгчээр оролцож байгаа хувийн болон албан байгууллагууд байгаа. За ингээд юуны өмнө Австри улсад Линц хотод тэр ялангуяа тэмцээн явагдахад миний Монгол холбоогүйгээр ерөөсөө явагддаггүй. Миний Монгол холбоо бол одоо энэ Бинхэмрийн заах бидний тоглохын сайхан орчин байнга бүрдүүлж өгдөг байгаа. Ингээд миний Монгол холбооны тэргүүн Шанхтай бас баярлалаа гэдгийг. За ингээд энэхүү тэмцээнд одоо сэтгэлийн сайн дэмжлэг үзүүлж байгаа Монгол улсаас Австри улсад суугаа элчин сайдын яамд маш их баярлалаа. За Испани улсад амьдран суугаа Самс өрн танд баярлалаа. Швейцар улсад амьдран суугаа найз мөнх эрдэнэ Австри улсад ажиллаж амьдарч буй Сөрөнжөө ахын гэр бүл одоо энэ тэмцээнд одоо ивент тэтгэлгээр оролцсон хүмүүсийг би зарлж байгаа шүү дээ. Тэгээд Монгол улсад суугаа манай Омбогийн багийн сайн найз юм шиг байна. Баги гэж хүн бас биднэрт бас сэтгэл зүрхээрээ тусалсан байна. За Австри улсад суугаа Пүүжа ахын гэр бүл. За ингээд энэ ивент тэтгэлгээр оролцож байгаа бүх хүмүүстээ мөн албан байгууллагуудаа яамдаа баярлсан талархснаа дахин илэрхийлээд нэчгэлсэн сайхан хамтлагчдаа бүгдээ мэдээ маш их баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье. За ингээд Монгол улсын төрийн ширхэл ардын жүжигчин хөгжмийн зохиолч мөр дөржийн хөгжим Монгол улсын төрийн дуулал бүгд хамтдаа дуулцгаая. Та бүгдийг далбаар харан зөрчгийг урьж байна.